Сайн байцгаана уу. Өнөөдөр их сайхан малгар хаврын өдөр байна. Тэгээд би үргэлжлэгээ ерөнхийдөө гаргахаар шийдлээ. Хичнээн оройдоо хүйтэн байгаа боловч миний үргэлжлэгүүд нэг их жижигхэн одоо савтаа учраас цонхны хажууд байгаа болохоор амархан хатаад бас юу яагаад тах шиг байна. Үнэхээр аяг нь бас жоохон багдаад байгаа юм шиг санагдаад тэгээд өнөөдөр ер нь гаргая гэж хэлсэн. 2-7 хоногийн өмнө жоохон эрт гаргаж байгаа. Тэгээд миний талбайг танаас харж байгаа ерөнхийдөө нэг энэ дөрвөлжиндээ помидор өгөрцгийгээ гэдэг зайтай байлаа л да. Иймэрхүү маягаар яагаад гэвэл энэ та бүхэн урдны видеоос харсан байна. Энэ юм өгөрцөг помидор маань энийг даваад ер нь зундаа ургадаг учраас ер нь энэ талдаа л 4-5 өрслөг суулгана. Ийм зайтай суулгахгүй бол хитрхи чигжүү суулгах юм байл мэдээж хоол хүнс нээл дутмаг болно. Түүнээс гадна манай Виржиниа мужид бол их одоо халуун чихтэй болдог учраас их бачуу суулгах юм байл мөөгөн зэрэг болдог. Тэрнээс олж ургацэл муу гарна. Тийм болохоор болж игэл одоо энэ маань одоо нэлээд их ургана гэж бодоод одоо иймэрхүү зайтай байлгана. Би хэлсэн шүү дээ сая 2-7 хоногийн өмнө жоох эрт гаргаж байгаа гэж. Тэгээд хэрвээ чочрог хүүтрэх юм уу тиймэрхүү тохиолдол байх юм бол гарын доорх материалаа ашиглаад иймэрхүү юмудаа ерөнхийдөө хатгалж таад тэгээд эднээсээ яах вэ гэхээр хэтрэх одоо чочрог хүүтрэх бидээс сонсох юм бол энэгээр хуччих болно. Иймэрхүү нэг жимсний савнууд ээж болно, том усны савнууд ээж болно. Эднээсээгээ болохоор энэ жимсний савнд бол би дуртай. Яг тэгэхээр одоо эндээ цоорготой бар би бас битүү биш. Тэгээд бас жоох агааржуулагч болохоор энэ ургамал дээр ингээд тавьдсан бахад бараг чи энэ теплиц болж байгаа байхгүй юу. Тэгээд зарим одоо жоохон сэрүүх өдрөөл энийг орхицсан бахад ямар ч гэсэн энэ минь салхинаас чочор хөдөл дээр бас хамгаалнаа. Тэгээ бас энэ иймэрхүү том усны савнууд байна. Тэгээд болж өгöd тэгэл өөрсдийнхээ юугаар л одоо гарын доорх материалаа л ашиглах. Тийм болохоор бас одоо гарден чин одоо өөрийнхөө recycle хийж байгаа учраас бас илүү гоё сонирхолтой байж болно л доо. Тэгээд энэ усныхаа савыг бас яг энэ одоо ургамал дээр ингээд тавьчихад жижиг юм дээр ялангуяа одоо энэ дээр ингээд тавьчихъя л да. Ингэсэн бахад бас мэдээж хит чочролт хүүтрэлдээ эсвэл хит хоногтой би ингээд байлгах чиж магадгүй яг л оройдоо хэд жоохон сэрүүхэн байгаа. Тэгээд агааржуулагчтай сайхан нар бас үдэж гэн агааржуулагч ингээд энэ дотор мини теплиц болоод ингээд энэ 2-3-7 хоногтой иймэрхүү маягаар бахах. Тэгээд мэдээж 3-7 хоногийн одоо энэ савн дотор багтахгүй тэгээд бас харьцангуй сайхан дулаахан болчихно. Тэгээд одоо сайхан өдөр болгон ургацаа шалгаал enjoy хийгээд байна да. За тэгээд танасын ургац юу болж байна? Миний мэдхээрэл сая энэ видеог тавьснаас хойш 3-4 хүн байла бас уцтаа зөвлөгөө авсан. Тэгээд энэ гардна бас эхлүүлсэн. Тэгээд тэр хүмүүс эднэстэй бас ингээд одоо туршлагаа солилцоод би бинтээ ийм сайхан юм яриад ингээд би биндээ тус болоход бас баяртай байна. За тэгээд мэдээж энэ видеогийн дараа та бүхэн бас өөрсдийнхээ гардны тухай санал мэдээлэл би бинтэйгээ шеэрлээрэй. За ингээд өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд танаас анзаарсан бах юм миний гарден болохоор энэ тал нь илүү наран тал, энэ тал баг зэрэг сүйдэрлэг тал ахгүй юу. Наран талдаа ерөнхийдөө өгөрцөг помидороо суулгаагаар өгөрцөг помидорны маань бүтэн наран дуртай. Баг зэргийн танаа одоо
цэцэрлэгчин сүйдэрлэг авах юм бол сүйдэрлэг талдаа сонгон ногоо нарийн ногоогоо суулгавал бас зүгээр нарийн ногоо маань жоохон сүйдэрлэг талбартай. Тийм болохоор энэ түрүүний жил би нөгөө юу яажсан? Салаанчра өөрөө барууж үрээ хаяад энэгээр дөрөв салаанчра болчдөг аахгүй одоо эдүүс ингээл ургаж ин тэ. Энэ болохоор розмери байна. Сонгонгоо мэдээж ургуулахад тэгэл ямарчсан хоолныхоо сонгонтой өдөр болгоо. Тэгээд хөвчлэн тэгээд ер нь хэрвээ танаа бакиард ч юм уу цэцэрлэгчин сүйдэрлэг тийм газар ах юм бол тэр талдаа нарийн ногоогоо сонгож суулгах хэрэгтэй. Аян тэлбэр би болохоор өтөө үрцэг бандаар л суулгана л да.